Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу сонсогчдоо, Час өдөр подкастын 26 дугаар дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Нэрээ Facebook дээр манайхтай яг адилхан нэртэй Час өдөр подкаст гэсэн нэг пэйж нэгтсэн байлээ. Надад бол ямар ч Facebook дээр пэйж байхгүй. Би Facebook дээр юу ч оруулдаггүй, оруулахыг ч хүсдэггүй. Хамгийн гол нийгмийн эмзэг сэдвүүдийг хөндөж ярьж байгаа болохоор миний одоо нэрийг, миний одоо оруулж байгаа контентыг ашиглаад миний үзэл сурталтай нийцэхгүй юм пост, тайлбар энэ төр бичсэн. Санагцсан. Тэгээ цаашдаа бас одоо эрсдэл үүсэх вэ гэж бодож байна. Надад бол ямар ч Facebook аккаунт байхгүй гэдгээ мэдэгдэж байна. За өнөөдрийн хэрэгээр ойрд бас яригдаагүй сэдв, бас хүн сэдвүүдийн нэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн тухай ярихаар бэлдсэн байна. Өнөөдрийн дугаараар ямар хэрэг бэлдэж оруулах уу гэд бодоод мэдээ уншиж сууж агаад Игүүр CGM гэсэн мэдээллийн сайтад 2020 оны 5 сарын 19-ний өдөр нийтэлсэн нэг мэдээлэл олж уншлаа. За нэгэн сумын засаг даргыг хүн амны хэрэгт холбогдуулан баривчилжээ гэсэн мэдээлэл байсан. За тэгээд би хайгаад үтсэн чинь тухайн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг нь бол олсон. Нийтэд нээлттэй байгаа буюу анхан шатны шүүхийн тогтоол дээр нь үндэслээд энэ дугаарыг бэлдэж хүргэж байна. 2020 оны 5 сарын 15-ны өглөөний 9 цагийн үед сумын эмч ажил дээрээ очоод хүүхдийн тасагт байгаа хүүхдүүдийг үзээд байж байтал 9 цаг 12 минутанд түүний утсан дуугарч сумын эмнэлгийн эрхлэгч залгасан. За эмнэлгийн эрхлэгч хэлэхдээ сая засаг дарга ярьлаа. Яаралтай түргэн тусламжийн хэрэгслээ аваад гэрт хүрээд ир гэж байна. Хурдлаарай гэж хэлсэн байгаа. За ингээд эмнэлгийн эмч бол өрөөнөөсөө яаралтай тусламжийн хэрэгслээ бушуухан аваад засаг даргын гэрлүүн гүйсэн. Замд нь эмнэлгийн жолооч машинтайгаа явж байхаар нь таарад, суугаад, тэгээ цаашаа явж байгаа дахиад сувилагчтайгаа тааралтаад дагуулад засаг даргийнхаа гэрт очсон. За эмч сувилагч хоёрыг гэрт орж ирэхэд засаг дарга том өрөөнийхөө орон дээр эхнэрийнхээ толгойг тэрсэн байдалтай хурдан арга хэмжээ аваарай туслаарай гэд гуйгаад уйлж исэн. Ингээд эмч орсон даруйдаа бол яаралтай одоо эхнэрийнх нь гарын пульсийг тэмтэрч үзэхэд захын суц нь бол огт мэдрэгдэхгүй, гар нь хөрсөн байдалтай, даралтыг нь үзэхэд даралт огт мэдрэгдээгүй. Мөн нүүр, нүд, цээж, гар нь бол битүү хөхнөц болчихсон. Нүүр нь бол бүхэлдээ хавдартай нас орсон байсан. За ингээд тухайн эмч бол 9 цаг 25 минутанд эмнэлгийн эрхлэгч рүү залгаж засаг даргын эхнэр нас орсон тухай хэлсэн. За тухайн эмч одоо мэдүүлэгтээ дурдсанаар эхнэрийнх нь хэвтэж байсан хэсэгт дэрэн дээр нь бол цус олцсон байсан. Мөн хүнжил тэгээд хажууд нь байсан шар өнгийн цамц зэрэг хувцс нь бол баг зэрэг цус олцсон байсан. Гэхдээ одоо шалан дээр нь бол цус болсон байсан үгүйг нь бол мдээгүй анзаарч хараагүй гэж хэлсэн. За ингээд сумын эмчээс засаг даргын эхнэрийг нас барсан тухай сонссон. Тухайн одоо эмнэлгийн эрхлэгч нь гэх одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга юм шиг үлээ. Энэ хүн рүү уцтаж хэсгийн төлөөлөгч цагдаа хоёрын утсыг авсан. За тухайн үед бол нөгөө гэх хурлын дарга нь юу болсон юм бэ? Яах чаан гэд асуусан чинь эмнэлгийн эрхлэгч аюултай юм болсон байна. Засаг даргын гэр бүлийн хүн нас орсон байна гэж хэлсэн. За ингээд л засаг даргын эхнэр гэртээ нас барсан тухай цочирдон мэдээ яг л хуурай өвсөнд ассан гал шиг маш хурдан сумын төвөөрнийг тарсан. Засаг даргын ойрлогч, мал эмнэлгийн дарга, засаг даргын жолооч гэх мэт маш олон хүн одоо хамтдаа засаг даргын гэрт бол тавхиад эрцгээсэн. Дээрээс нь эмч сувилагч хоёр засаг даргын хажуу талын айлд нь ороод одоо юу болсныг хэлсэн чинь хажуу талынх нь хүн мөн л засаг даргын гэрт явж орж ирсэн. Эмнэлгийн жолоочийг гуугаад засаг даргын авга ахынд нь одоо хил хүрэхээр очсон байгаа. Тэгсэн чинь авга ах нь бол өөрөө гэртээ байхгүй. Авга ахын хүүхэд нь гээд нэг лам залуу байсан. Тэр ламыг хүртэл авчираад ном уншуулсан. За энэ үед бол гэх хурлын дарга руу цагдаагийн газрын дарга яриад хэсгийн төлөөлөгч бол яг одоо байхгүй байгаа учраас
учраас та нөхцөл байдал дээр нь байгаад уул мөрийг нь баллуулахгүй арга хэмжээ аваа. Хүн амны ноцтой асуудал үүссэн байгаа учраас гаднаас нэг ч хүн оруулахгүйгээр засаг даргыг эхнэрээс нь салгаад хин нэгнээс тусламж аваад наагураа уул мөрийг нь баллуулахгүй арга хэмжээ аваад байжээ гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. Гэхдээ аль хэдийн хэргийн газарт бараг 10 шахуу хүн орч гараад явцсан байсан. Гэхдээ аль болох одоо засаг даргыг харгалзаж анхаарч цагдааг хүлээцгээсэн байна. За ингээд удалгүй хажуу талын сумаас нь цагдаа ирээд засаг даргыг бол гэрээс нь авч гараад гэрте байгаа хүмүүсийг бас хэргийн газраас гаргаж тусгаарлалтанд авсан байна. За ингээд хамгийн ихэнд бол засаг даргын охин болон ээжээс нь мэдүүлгүүдийг авсан. За охин нь хэлэхдээ бол өглөө 9 цагт сэрэхэд аав нь ажилдаа явж байгаа бололтой том өрөөнөөс гараад галтгооныхоо өрөө рүү орж исэн. Тэгээ охин нь босоод галтгооныхоо өрөөнд ороод цай чанах гэсэн чинь хөшгөн унтсан байсан. Тэгээ юутайч цайгаа чанчаад ээжигээ сэрэх гээд очтол бүсэлхийнээс доош хэсэгт нь хүнжил нөмрүүлсэн. Тэгээ доошоогоо хараад нүүрэн хэсгээрээ дээрээ дэрлээд хөвтөжсэн гэж байгаа. Мөн хөвтөжсэн ягаан өнгийн гуц нь бол цус олцсон. Гар нь хөхөрсөн байхаар нь очоод ээжийнхаа нуруунд дээр дараад ээжээ сэрээрээ гэд дуудсан ч ээж нь бол огт босгүй байсан. Тэгэхээр нь яг байшингийнхаа урд одоо гэрт амьдардаг эмээгэндээ гүйж ороод ээж сэрхгүй байна гэд эмээгээ дагуулад гэрте орж ирсэн. Тэгээ дахиад татсан чинь яг л адилхан огт хариу өгөхгүй хөдлөхгүй байсан. Мөн охин нь мэдүүлэхдээ дурдахдаа 2017 онд юунаас олсон бүү мэдээ нэг өдөр аав ээжийг зодоод хөлнийх нь орчимд гэмтэл учруулж байсан гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Харин засаг даргын ээж нь хэлэхдээ өглөө 8 цагийн үед босоод гэрээ цэвэрлээ сууж байхад хүүн буюу одоо засаг дарга мотоциклаа асаагаад хөдлөөд хашаанаасаа гараад явж исэн. Тэгээ удалгүй ач охин нь одоо гэрт нь гүйж орж ирээд эмээ ээж хөдлөхгүй сонирн байна гэхээр нь гэрлөө нь яваад орсон чинь одоо бэр охин нь орон дээрээ доош хараад хөвтөжсэн гэж одоо адилхан мэдүүлэг өгсөн. Тэгээд гэрлүүгээ эргэж ороод гэртээ байсан бурхны судраа аваад эргээд орсон чинь засаг дарга гаднаас эргээд гэртээ хурж ирж таарсан. Тэгэхээр нь хүүгээсээ чи охиныг яатсан бэ гэсэн чинь ээжээ та хүүхдүүд аваад гэрлүүгээ оржээ гэд уцаа гаргаад эмчээ хурдлаарай гэд цаашаага уцаар ярьж эхэлсэн байна. Тэгээ ээжийнх нь хэлснээр бол тэрнээс хойш юу болсныг бол мэдээгүй. Нэг ухаан ороход баахан хүмүүс ирсэн байсан. Мөн тухайн одоо өмнөх шөнө нь бол ямар ч дуу чимээ дуулдаагүй. Байшин дэдэг хүмүүсийн дуу нь бол огт дуулддаггүй юм байна гэсэн ийм мэдүүлгийг өгсөн байдаг. Мөн дээр дурдсан одоо нөгөө өөг их хурлын дарга мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 20 оны 5 сарын 15-ны өглөө 9 цагийн үед ажилдаа ирэхэд засаг дарга миний өмнө ирээд хуруугаа уншуулад өрөө рүүгээ орж байсан гэж хэлсэн. За дээрх мэдүүлгээс нь харахад засаг дарга бол гэрээсээ гарч яваад ажил дээрээ очиод эргэж ирээд тэгээд эмнэлгийн дарга руу залгаж дуудсан байгаа нь харагдчихэв. За ингээд хэрэг болохын өмнөх орой юу болсон тухайг шалгаж үзэхэд засаг даргын эхнэрийнх нь ажил дээр аймгийн төвөөс 4 хүн шалгалтаар ирсэн байдаг. За тухайн хүмүүс бол 20 оны 5 сарын 14-ний одоо шөнийн 22 цагийн үед шалгалтаа хийж дуусаад байрлж байсан буудалтаа ороод хоолунд идээд байжсэн чинь жолооч нэг шил арх гаргаж дайлсан. Дараа нь 22 цаг өнгөрч байхад одоо талигаач буюу засаг даргын эхнэр нь гаднаас нэг шил виски авч ирсэн. Тэгээ авчирсан вискийг нь талигаачтай хамт тавуулаа ууж дуусаад тэгээ шалгалтаар ирсэн хүмүүсийн нэг нь талигаачтай хамт дахин арх авч ирэхээр явсан байгаа. Ингээд 0.75 литрийн хэмжээтэй 2 шил арх мөн ус ундаа авч ирсэн. Тэгээ авч ирсэн архинасаа нэгийг нь задлаад дундаа орж исэн чинь талигаач руу нөхөр нь залгасан. Тэгэхээр нь хүрээ дээрээ ороод ир гэж талигаач нөхрийгөө дуудсан байгаа. Ингээд дуудлаггүй гаднаас засаг дарга орж ирээд нөхрөө орж ирснээс хойш бол талигаач арх огт уугаагүй. Харин засаг дарга болон шалгалтаар ирсэн хүмүүс нөгөө сүулт нэмж авсан 2 шил архиа ууж дуусаад засаг дарга эхнэртэйгээ хамт мотоцикл дээрээ суугаад харахаар явсан гэж шалгалтаар ирсэн хүмүүс мэдүүлсэн. Мөн тэдний нэмж хэлснээр талигаач бол тухайн орой буудлын өрөөнөөс гарч орохдоо унаж тусаагүй, биеэ хэвэн авч явах чадвартай байсан. Арх авж ирэх үедээ унаж туссан гэх ямар ч шинжгүй, хувц ундран шороо болоогүй, цэвэрхэн байсан. Архиуж байх хугацаанд бол нөхөртөөгөө нэг удаа бие засгаар гарсан гэж хэлсэн. За одоо бүгдээрээ засаг даргын мэдүүлэгтэй танилцъя. За миний олсон шүүхийн шийдвэр дээр бол мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэсэн мэдүүлэг бол байгаагүй. Зөвхөн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг нь байсан. Шууд мэдүүлгийг нь одоо уншаад өгье. Ханыхаа бүх ах эгч нараас бүх хохирогч нараас уучлалт гуйж байна. 2020 оны 5 дугаар сарын 14-ний 21 цагийн үед гэртээ хүүхдүүдтэйгээ байж хахад хань маань ирээд аваадах гэж ярьсан. Гэртээ ирээд ажил дуусчихлаа. Шалгалтаар ирсэн хүмүүс өглөө эрт явнаа. Эднийг гаргаж өгөөд ганц гайгүй юм задлж өгчөөд ирье. Энд нэг виски байна. Аваад явчих уу гэхээр би тэг гэж хэлээд тэр дор нь хөргөж өгсөн. Тамгын газрын хашааны үүдэн дээр хамт
ажилладаг 2 хүн байхаар нь би тэр хоёрын нь хажууд хөргөж өгөөд гэрлүүгээ буцсан. Гэртээ очиод хүүхдүүдтэйгээ хамт кино үзэж байгаад нэг цаг болж байхад том охин маань нойр хүрээд байна. Унтлаа гэхээр нь аавынхан ч гэсэн нойр хүрээд байна. Ээж нь ирэх юм болов үгүй болов унтчвал бас шүн дуудах байх таа гэд залгасан чинь уцаа аваагүй. Тэгэхээр нь хамт ажилладаг охин руу залгахад бас л уцаа аваагүй. 3-4 минутын дараа над руу өөрөө буцаага залгасан. Тэгээд хүрээд ир гэсэн. Би очиод шууд аваад ирнэ гэж бодоод 3 хүүхэдтэй зурагт гэрэл бүгдийг нь асаалттай хашааны хаалга бүгдийг нь онгорхоо орхисон. Буудлын гадаа очиод залгахад ороод ир гэсэн. Тэгээд яваад ороход шалгалтаар ирсэн хүмүүстэй тавуулаа хамт хүзэр тоглосон бололтой сууж байсан. Тэгээд би ороод хүмүүстэй мэдлээд суусан. Эхнэрээ маань цаана сууж байсан махлаг шар царайтай хар цамцтай залуу тойрч ирээд бид хоёрын хойд талаас нэг шил архи гаргаад ирэхээр нь би архи задлж яах юм бэ? Байгаагаасаа хийчих гэсэн чинь хүнд яаж архины үлдэгдэл хийж өгөх юм бэ гэж хэлээд нэг шил архи гаргаад надад нэг хийж өгөхөөр нь би уусан. Бусд нь ерөөсөө уухгүй байсан. Дахиад 2 тойрогт нь ч бусд нь уухгүй байсан. Тэгээд эхнэр гарья гэж хэлэхээр нь хамт гарахад хайраа хүмүүсийн чам зориулсан юмыг яргунаад байлгүй уучих гэж хэлэхээр нь би заа гэсэн. Тэгээд эхнэр жорлон руу би засна гэж хэлээд орсон чинь жорлон дотор тас гих дуу гарахаар нь хаалгыг нь нээхэд манай эхнэр нэлийн согцсон байдалтай жорлонгийн хан налцсан зогсож байсан. Би эмэгтэй хүн байж ингэж согтоод байхдаа яад юм бэ? Би аятайхан авч яваач гэж хэлээд зүүн гар талдаа суугдаад буцаад явсан. Эхнэр тамгын газрын үүдэн дээр миний ард нэг удаа унсан. Гараас нь татаж босгоод коридорт гэрэлтэй газар орж өмднийхэн шороо гөвж өгөө тотгошоогоо орсон. Арх хийж байсан залуу үүдэн талд ирээд намайг хааж суугаад надтай тулгаад уусан. Бусд нь уухгүй л байсан. Надад арх хийж өгсөн аяг нь цагаан дотортой аяг байсан болохоор их баг нь мэддэхгүй байсан. Би согтчихгүй гэж айж байсан. Тухайн үед охинтойгоо турах гээд мөрийдсэн байсан учраас орой 6 цагаас хойш хоол идээгүй хоосон явж байсан. Тэгээд л гяс уухгүй бол явуулахгүй юм байна. Үүнийг уучхад явъя гэсэн бодолтой байсан. Би тэр хүмүүсийг саатуулах гээд өглөөрт явхаар бол би унаад ирэг зохицуулаад явъя, эртхэн амрыг гэж хэлсэн. Нөгөө хүмүүс зарим нь явна, зарим нь явахгүй гээд хоорондоо маргалтаж байсан. Хэр уусныгаа би сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 3 цаг болж байхад эхнэрээ мотоцикл дээрээ сундлаад явсан. Гэрийнхэн үүдэн дээр очиход эхнэр маань нэг удаа унсан санагдаж байна. Унахаар нь гарнаас нь татаж босгоод тэр хавьд нь бие засуулсан санагдаж байна. Гэхдээ тамгын газрын тэнд болсон зүйлийг хольж санаад байж магадгүй гэж бодож байна. Тэгээд л гэрлүүгээ орсон байх. Миний төсөөлж байгаагаар би хувцаа тайлсан байна. Эхнэр хувцаа тайлж чадахгүй тасарсан байна. Эхнэрийн хувцас нь нойтон болчихсон байсан. Би түүнийг орондоо ор гээд сэрэх гэж ус хийсэн юм болов уу? Татаж чангаагаад орлоо нь оруулах гэж чирсэн юм болов уу? Тэгээд 2 зогсон юм шиг байгаа. Миний гар 2 газар хавдсан байсан. Тэгэхээр 2 зогсон байх л гэж бодож байна. Би хувцсыг нь тайлсан байх гэж бодож байгаа. Өглөө яасныг би мэдээгүй. Миний зүүн гар талд эхнэр маань доошоо хараад унтаж байсан. 9 цаг болох гэж байхаар нь сэрээрээ 9 болох гэж гин гэж хэлээд гараараа түлхсэн. Тэгээд хувцас солиод ирэхэд эхнэр босоогүй байсан. Би ус ууж байгаад босохгүй бол дээрээс чинь ус хийлээ шүүгээд ус асгасан. Тэгээ би за хөгшин чи явлаа гэж хэлээд би гараа явсан. Би зурагт асаачаад гарахад хүн маань сэрээд ээжийнхаа өвөрлөө орж байсан. Мотоциклтайгаа тамгын газрын үүдэнд ирж зогсоход буудлын цонх нээлттэй хөшгөн хаалттай харагдсан. Тэгэхээр нь шалгалтын хүмүүс яваагүй юм байна. Эргэж очиж эхнэрээ авч ирье гэж бодсон. Ороод хурууны хийгээ уншуулаад цаг харахад 9 жаахан өнгөрч яхаар нь шалавхан очиж эхнэрээ авч ирье гэд мотоциклаа асаагаад гэрийнхэн үүдэн дээр очиход ээж урдаас орилоод гараад ирсэн. Тэгээд яваад ороход түүнийг дээш нь харуулчихсан. Нүүр ам нь амар болцсон байсан. 3 хүүхэд маань ээжийнхэн толгойн талд сууж байсан. Би 3 хүүхдээ эмээгийнх руугаа ороорой гэж хэлээд эмч рүү гялс залгасан. Эмчээ хурдан ирээрээ гэд ярьж байхад ээж гаднаас судар барьж орж ирсэн. Тэгээд ээжээс судрыг нь аваад би 3 хүүхдээ өгөөд гаргасан. Судраараа адаас өгч байсан, тарин өгч байсан. Тэгээд эмч совлогч хоёр ирээд та түрүүхэн дуудахгүй яваа гэсэн. Би эмчээ туслаач дээ ингэж болохгүй штэ гэж хэлээд орилоод лайсан. Эмч нар тариа хийсэн байх. Зүүд байх хурдан унтаад сэрэх юмсан л гэж бодогдож байсан. Би түүний толгойн талд адаас өгөөд орилоод лайсан. Гаднаас хүмүүс орж ирсэн. Ямар ч байсан зөндөө хүн орж ирж байсан. Хүнжил даагуур толгоогоо хийгээд би орилоод лайсан. Нэг мэтгэд лам орж ирчихсэн ном уншиж байсан. Тэгээд цагдаа ирээд машинд нь суугаад юу болсон талаар ярьж байхдаа надтай холбоотой юм биш үү гэдэг бодол төрсөн. Тэрнээс биш өмнө нь тийм юм болсон гэж төсөөлөөгүй уучлаарай. Ийм л юм болсон. За нэг ийм мэдүүлэг шүүх хүрлийн үеэр
өгсөн байна. За одоо ингээд бүгдээрээ талигаачийн бийд хийсэн шүүхийн шинжилгээтэй танилцъя. За энэ шүүхийн шинжилгээтэй танилцаад та бүхний одоо бодож байгаа бодол өөрчлөгдөх болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр засаг дарга бол өөрөө хэлэхдээ эхнэрээ 2 удаа зогсон байх гэж хэлсэн. Бас эхнэр нь 2 удаа унсан гэж хэлснийг та бүхэн сая сонслоо. Харин Шинжээ Жимжийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтээр маш олон гэмтэл тогтоогдсон байна. За ингээд дурдаад явъя. За талигаачийн зулаан ар хэсэгт нь цусан хураа үүссэн, тархинд нь аалзан бүрхүүл доор нь голомтлог цус харвалт үүссэн, хамар нь хугарсан, 21-р шүд нь булгарсан, дээд уруулт нь шарх илэрсэн байгаа. Мөн уруулын дотор тал, 2 нүдний дээд, доод зовх, хамар, чих, толгой, нүүр, хуйх нь бол бүхэлдээ хавантай болсон. Тэгээд игэм, суг, шуу, тохой, буглаг, бугуу, гарын алга, гарын сарвуу, хөх, дашаан, толгой, өвдөг, шилб, хөлийн давхаа гэд бараг бүхий л биеийнх нь хэсгүүдэд цус хуралт үүссэн. Тэгээ баруун доод зовх, баруун хазар, эрүүнийооч хэсгийн баруун тал, уруулын баруун тал, баруун чихний дэлбэнгийн доод хэсэг, дагдсных нь төвгөр хэсэгт зулгаралт гэмтлүүд тус тус тогтоогдсон байна. За үнэхээр гэмтээгүй хэсэг гэж байгаа мó л гэж хэлэхээр сонсогдож байна. За дээрх гэмтлүүд нь бол мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн гэж дүгнэгдсэн байна. Хамгийн гол нь тархиндаа авсан гэмтэл нь нас барахт нь нөлөөсөн гэж дүгнсэн. Тархинд нь цус харваад тархин дарагдаж амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан байна гэсэн үг юм байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин бол тогтоогдоогүй. Цуснд нь 2.1%, ходоодны шингэнд нь бол 2.5% этилийн спирт илэрч байгаа нь нас барах үедээ талигач дунд зэргийн сотолтой байсан гэсэн үг юм байна. Харин засаг даргын өөрийнх нь бие шинжилгээ хийж үзэхэд баруун гарын сарвууны ар хэсэг, эрхий хуруу, алга хэсэгт нь цус хуралт үүссэн байгаа. Тэгээд шуунд нь зулгаралт тогтоогдсон байна. Мөн түүний зүүн хөлнөөс нь авсан арчтас дээрээс эхнэрийнх нь цус илэрсэн. ДНХ-гийн шинжилгээгээр эхнэрийнх нь болох нь тохирч байгаа юм байна. За Шинжээ Жимжийн тайлбарласнаар гэх юм бол талигаачийн биед үүссэн гэмтлүүдийг хэмжээс бүрээр нь тоолохоор олон удаа зогсноос олж үүссэн бүр 60 гаруй ширхэг гэмтэл байгаа. За эдгээр гэмтэл нь талигаачид бол зовиор шаналгаа маш их өгнө гэж Шинжээ Жимж бүр цохож хэлсэн. Хамгийн гол нь хамрынх нь ясны хугарал, нэг шүдний булгарал, гавал тархины гэмтэл нь бол зогсож байгаад хажуу тийшээ унах ч юм уу, эсвэл алхаж явж байгаад унахад бол огт үүсэхгүй хэвтэй байрлалаас үүссэн гэж байгаа. Хөвтж яхад нь нүүрлөн цохоход толгой нь шалтай хавсрагдаж цохогдоод тархины гэмтэл нь үүссэн гэж тогтоосон. Мөн өглөө 5-7 цагийн хооронд нас барсан байх боломжтой гэж байна. Тэгэхээр 3 цагийн үед гэртээ харьсан гэж үзэхээр 3-аас хойшоогоо магадгүй 2-4 цагийн турш зодож тарчлаасан байж болохоор харагдаж байна. За ингээ бүгдээрээ засаг даргын өөрийнх нь ярьсан зүйл нь Шинжээ Жимжийн болон шүүхийн шинжилгээний дүгнэлтээс ямар хол зөрүүтэй байгааг мэдэж авлаа. За шүүх хурлын мэдээллээс харахад бол хохирогчийн гэр бүлийнхэн ах эгч нар нь бол маш шүүмжлэлтэй хандсан. Засаг дарга эхнэрийнхээ амь насанд хүрэхээс өмнө нь олон удаа биед нь хаалдаж хүчирхийлж танхаарч байсан тухай нь бол маш олон баримтуудыг дэлгэсэн. Одоо та бүхэнд гэрчүүдийн мэдүүлгээс аваад өмнө нь яаж байсан тухай нь ярьж өгье. За хамгийн анх бол бүр яг албан ёсоор суугаагүй гэрлээгүй байхдаа зодоод бас бөө юм болж исэн юм байна. Тэгээ том охин нь төрөөд дөнгөж мөлхтөг байхад эхнэрээ зодж агаад хүүхдээ санамсаргүй хөлөөрөө ч юм уу гараараа зохиод хамарнаас нь бүр цус гаргацсан байдалтай байж ахт нь орж салгасан гэд нэг хүн гэрч нарын дотор байна. За дараагаар нь 2009 онд талигаачийг зодоод талигаач бол зодуулснаасаа болоод айгаад машинтайгаа зугтж байгаад осолд орж исэн байна. Тэгээ аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт бол гэмтлийн тасагт нь хэвтэж эмчилүүлсэн. Эмчилгээгээ хийлгэж дуусчаад бит хоёр дахиж ийм асуудал гарахгүй гэж хэлээд явсан байна. 2016 онд шинэ жилийн үеэр бас зодсон. Тэр үедээ засаг дарга бол цагдаагаар арга хэмжээ ахуулж байсан. За зодохдоо байнга үсдээд илэгддэг гэжээ. Тэгээ зодож илэгдээд ухаан алдаад унахаар нь дээрээс нь бүр ус авчраад сэрээдэг юм дадал болцсон байна гэж хохирогчийн талын гэрийнх нь хэлжсэн. За дараагаар нь бол 2017 онд талигач ихч рүүгээ ярьсан гинэ. Ярангуутаа манай нөхөр буу худалдаж аваад байх юм аа гэж хэлсэн маа. Тэгэхээр нэг чинь танах одоо буугаар яах чаа гэд гайхаад яриад өнгөрч исэн юм байна. Тэгсэн дараа нь худалдаж авсан 3 буугаа гэ ширээн дээр зэрэгцүүлж тавьж агаад талигачийг за алиугаар нь буудуулмаар байна гэж дарамталж бүр зодсон гэж. Дунд хүүхэд нь төрөөд талигачийн их чинь туслахаар гэрт нь очиод
10 хонс юм байна. Тэгээ нэг өдөр гарчаад ороод ирсэн чинь талигач бүр амар уйлцсан суужсэн гинэ. Тэгэхээр яасан бэ гэж асуусан чинь төрөөд 10 хоноогүй байгаа их нэртэйгээ бэлгийн харилцаанд орох гээд дайрсан байгаа. Мөн талигач нас барахаасаа 2 сарын өмнө төрсөн өдөр нь болоод найзынхаа гэрт очиод уулзчаад хоол унд идчихэд ирсэн чинь чи айлд очиж төрсөн өдрийн хоол идлээ гэж хэлээд зодсон байгаа. Мөн тухайн сумын хүмүүс нь засаг даргыг эхнэрээ зодож дарамтлагдаг талаар бараг бүгд мэдчихсэн гэж хохирогч талаас хэлсэн. Нэгэн гэрчийн хэлснээр бол засаг дарга бол маш харгас хэрцгий ааштай, хүнд өш хонзон сандаг, хүний үгийг хизээж хүлээж авдаггүй, хийсэн хэрэгээс нь харахад энэ хүний ааш авирыг бол ярих нь илүү байхаа гэж хэлсэн байсан. Талигачийн гэр бүлийнхний хэлж байгаагаар засаг дарга бол тухайн сумын хүмүүсээ гартаа оруулсан. Талигачийг бол зодуулж байхад нь очиод аврах хүн бараг олддоггүй байсан гэж хэлсэн байсан. Яасан бэ гэхээр нэг удаа цухтаад ээжийнх рүүгээ машинд дайгдаад явсан чинь засаг дарга ардаас нь хөөж ирээд тэр машиныг нь зогсоож агаад бүх хүмүүсийг нь хөөж буулгаад эхнэрээ өснээс нь чирээд аваад явсан гэж дурдсан байна. Мөн нэг удаа зодоод байна гэд талигач ах руугаа ярьсан. Тэг ах нь болохоор тэр хавьд нь ойрхон байдаг таньдаг хүн рүүгээ залгаад очиж шалгаатгаа гэж явуулсан чинь хашааныхаа үүдэнд байдаг шавар амбаартаа талигач бол ой хүрээгүй баг хүүгээ тэрсэн, хөхүүлсэн, хүүтэйгээ хоёулахнаа сууж исэн байна. Тэгээ гэртний яваад орсон чинь засаг дарга өөрөө гэртээ хоёр охинтойгоо юу ч болоогүй юм шиг сууж исэн гэсэн мэдүүлэг байсан. За тухайн үед бол яасан зодсон юм уу гэж шалгасан чинь хохирогч халааснасаа өөрийнхөө үсийг гаргаж ирж харуулсан байна. Үстүүлээд үс нь бүр ингээд туг тугаар унтсан, бараг хатах дүүрээ ус байсан гэж. За ингээд нэг иймэрхүү асуудлууд бол маш их дурддагцсан байлээ. Нилээн хідэн хуудас гэрчийн мэдүүлгүүд байсан. Цухас төвөрлээд хүрэхэд л ийм аимшигтай сонсогдож байна. За тэгээд хэрүүл маргаантай зодоонтой гэр бүлийг одоо гаднаас нь хараад ингэж зовж агаар салчиж болдгоо мүү гэж шууд бодож байгаа ах. Талигачин гэр бүлийнхэн ч бас салчхаа гэд хэлдэг байсан гэсэн. Тэгэхээр талигач өөрөө би хоёр охинтой охин хүүхэд өрөвдөлтэй штэ яаж хоёр охин ааваас нь салах юм бэ? Ямар ч байсан цаг хугацаа явахын хэрээр гайгүй болно гэж итгэж байгаа. Баг хүү төрснөөс хойш гайгүй болсон гэж хэлдэг байсан юм байна. Мөн нөхрийгөө 2016 оноос одоо засаг дарга болоод тэгэхээр нэр хүндийг бодоод твчээд бас хүн амьтанд нэг их хэлхээ болсон байт юм байна. Засаг дарга эхнэрээ тухайн шүн өгтлэн зодож байхад нь бол 3 хүүхэд нь гэртээ хамт байсан. Сэрүүн байсан уу, унтаж байсан уу гэдгийг нь бол мэдгүй. Талигачийн ихчийн хэлснээр бол галтагооных нь өрөөний хөшиг унсан байхад 12 настай хүүхэд бол сэрэхгүй байна гэж байхгүй. Тэгэхээр хүүхдийнхээ нүдэн дээр ээжийг нь алсан байна гэж хэлсэн байна. Хүүхдүүдийн хувьд бол сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орохоос гадна дунд охин нь тухайн үед бүр шууд таталт өгсөн гэсэн мэдээлэл байсан. Мөн хохирогчийн одоо ах эгч нарын талаас бол аав нь хүүхдүүдийнхээ толгоо тархийг бол угаасан гэж хэлж байсан. Яагаад тэгэж хэлж гэнэ вэ гэхээр том охиноос нь ээжийнх нь их чинь юу болсон гэд асуусан чинь хэрвээ би аавынхаа талаар ярих юм бол би хоёр үнжин дүүтэйгээ үлднэ. Би хоёр үнжин дүүгээ өсгөж чадахгүй гэж хэлсэн байна. Тэгээ бүр үүгээр зогсоогүй ээжийнхээ ахын гэрт нь ширээн дээр нь цагтл үлдээгээд явцсан байсан гэсэн. Тэгээ цагтлыг нь уншсан чинь миний ээж бид нарт хайртай. Тийм учраас аавыг маань өршөөчхөө тэх юм бол ээж баярлнаа гэж бичсэн байсан гэсэн. За тэгээд хохирогчийн их чинь бол дүүгийнхаа цогцыг хараад таниагүй миний дүү биш байгаасай гудамжнаас олцсон танихгүй хүн байгаасай гэж хүсэжсэн гэж хэлсэн. Тэг хэрэг болохоос 3-4 хоногийн өмнө хохирогчтой хамт маникюр хийлгэсэн юм байна. Тэг тэр хумсных нь будалтаар л одоо дүүгээ таньсан гэж байгаа байхгүй юу. Царай зүс нь бол бүр танихаа аргагүй тис өөр хүн шиг байсан гэж мэдүүлэхтэй дурдсан. Хохирогч талын өмгөөлөгч нь хүртэл хэлсэн байлээ. Хүний хүлийн тавхаа гарын алга хөхөрч гимцэн байхыг бол би анх удаага энэ хэрэг дээрээс харж байна гэсэн. Хэдий хэр хэмжээний одоо үйлдэл нөлөөлж ийж хүний биед толгой оройноос эхлээд хүлийн тавхаа хүртэл гимтэл учруулах вэ гэдгийг бол төсөөлөхөдж бэрх. Гэхдээ тухайн шөнө ямар үйлдэл бий болсон болох нь эдмүрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж байсан хувцаснаас тодорхой харагддаг. За засаг дарга хэлэхдээ эхнэр хувцаа тайлаагүй би тайлсан байхаа гэж хэлсэн. Гэхдээ талигачийн өмсөж байсан футболк дотор хувцас хөхний даруулга нь хүртэл урагдаж тастагдсан байдалтай байсан. Мөн гэрийнхэн шалан дээр цус дуссан, маш их үс унаж бөөгнөрсөн, шкафных нь нүүрлүү хүртэл цус цацарсан байдаг. Түрүүнд би дурдсан засаг даргын зүүн хөлнөөс нь эхнэрийнх нь цус илэрсэн гэсэн. Хөлнийх нь яг хаанаас нь илэрсэн бэ гэхээр хөлийнх нь хуруу хөлийн өсгийнөөс нь илэрсэн гэж. Инхээр хөлөөрөө хохирогчийг дэвссэн байх
боломжтой. Нэг бол цус мэлийсэн байхад нь дээр нь гიშгээд яваад байсан юм шиг харагдаж байна. Гэхдээ маргааш өглөө нь бол шалан дээр нь цус байгаагүй, магадгүй арчиж цэвэрлсэн байхаа гэж хохирогч талаас харддаг юм байна. Ингээд дээрх баримтууд дээр үндэслээд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүнийг онц харгас хэрцгийгээр хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үлдэж алсан гээд 18 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял оноосон байна. Харин дараагаар нь 2021 оны 5 сарын 28-ны өдөр давзаалтах шатны шүүх хурал болсон байлээ. Гэхдээ шийтгэх тогтоолыг нь нууцлсан байсан болохоор ялын хэмжээ нь ямар болж өөрчлөгдсөнийг нь бол би хэлж мэдгүй байна. Гэхдээ нэг их өөрчлөгдөөгүй болов гэж найдаж байна. За өнөөдрийн байдлаар бол гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь нийгмийг цочроосон хаалттай хаалганы цаана болдог зүйл гэж ярьдаг боловч энэ айлын хувьд гэх юм бол хүчирхийлэл нь бол нээлттэйгээр ил тод болж байсныг дээр дурдсан мэдээллүүдээс харж болохоор байна. Ил нээлттэй байгаа нь ийм айхтар байхад далд болсон зүйлийг бол үгээр илэрхийлэх боломжгүй байна. За засаг дарга гээд байгаа хүн 16 жилийн турш төрийн алба хашсан. За үүнээс сүүлийн 4 жилд нь буюу 2016 оноос эхлээд сумынхаа засаг даргыг хийсэн ба. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь мэдлэг, албан тушаал, нийгмийн байр сууриас бол огт хамааралгүй гэдгийг харж болохоор байна. Талигачийн хувьд нас барахаасаа сар орчмын өмнө өөрийнхөө цахим хаягтаа гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцсэн ийм утга агуулгатай 3 удаагийн постыг оруулсан гэж зарим нэг мэдээллийн сайтууд дээр бол бичсэн байлээ. Монгол улсын иргэн нэг бүсгүй 3 хүүхдээ ээж нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг байлаа. Тэгээ Монголд болж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тэр зүрх өвдөм тоо баримтуудыг бол дуртах нь бол илүүц байх. Дээрээс нь бүх муу мухай зүйлийг бол архинаас болсон гэд амьгүй зүйл рүү бурууг нь түлхэж байгаа юм бол биш. Ямар нэгэн ажил хийж дуусчаад тэмдэглэж архитдаг ийм нэг заншил олцсон юм шиг ийм зүйлсээс дор бүрнээ татгалзах хэрэгтэй болов гэж анхааруулсан дугаар болсон гэдэгт найдаж байна. За ингээд үргэлжлүүлээд нэг сонсогчоос маань подкастнда оруулаад өгөөч гэд нэг цагтл ирсэн байгаа. Яг адилхан хүчирхийлэлтэй харилцаанд байсан. Гэхдээ нэг удаа зориглоод мөн тууштайгаар өөртөө ихтгэлтэй байсныхаа эцэст тэр хар бараан харилцаанда цэг тавьж чадсан хүний түүх байгаа. За ингээд сонсогчийнхоо захиаг уншиж өгье. Утгыг нь алдагдуулахгүйгээр сонсоход ойлгомжтой болгоод багахан зассан байгаа шүү. Дөнгөж сая хоолой хийнгээ нөхрөөсөө болж амиа хорлсон эмэгтэйн тухай дугаарыг сонсоод бараг хуучны өөрийгөө харах шиг боллоо. Тэгээд түүхээ хуваалцмаар санагдсан юм а. Дөнгөж оюутан байсан жаахан охин дээд курсынхаа залуудад танилцаж харьцаж явсаар үерхсэн. Хинч хаанаас нь харсан төлөв даруу чимээгүй сайхан залуу. Гэхдээ амьдралыг маань там болгосон араатан. Эхэндээ бол зүгээр сайхан байсан ч нэг их удалгүй жинхэнэ хүн нь танигдаж эхэлсэн. Ангийн хүүхдээс юм асуух эсвэл хин нэгний асуултанд хариулах гудамжинд таньдаг эрэгтэй хүн таарад мэдлээд өнгөрөхөд хүртэл харддаг болсон. Чамайг хайрласандаа, хармалсандаа ууралж байна гэд намайг чимээгүй болгодог байсан. Хичээлээ тараад хурдан гэртээ арих ёстой гэж хэлэхээр орцонд чи ямар хүн чамайг хүлээж байгаа юм бэ гэдэл өөрийнхөө тархинд зохиосон хүнтэйгээ хүртэл харддаг болсон. Би тэр хүнд 3 жил орчим итгэж, хайрлаж үерхснийхаа хариунд бэлгийн замын халдварт өвчин авсан. Бас нэг удаа жирэмслээд зулбсан. Хэцүү байсан ч энэ үеэ ганцаараа л даваад юу ч хэлэлгүй өнгөрүүлсэн. Харин би сүүлдээ төвчгээ болоод хэрэлдэж эхлэхэд ганц нэг цохиод авдаг болов. Сүүлдээ даймжраад цохиж зодох нь нэмэгдэж арганч нарийсан. Чамаас салмаар байна гэж хэлэхээр чи бит хоёрын нэг нь өвхөж байж л энэ харилцаа дууснаа гэд хутга барьж дайрдаг болсон. Лифтнээс чирч буулгаад орцны шалан дээр хөвтүүлж агаад зоддог болсон. Түүнтэй уулзах хүсэл төрхөө болж цухтаадаг болсон ч гэсэн нэг сургууль болохоор хүссэн хүсээгүй таарлт нь бас намайг хаана ямар хичээлтэй байгааг мэддэг болохоор хүлээгээд зогсож байдаг байсан. Би түүний тухай гэр бүл найз нөхөддөө ч хэлээгүй, хинээс ч тусламж авч чадаагүй ч нэг л удаа зориг гаргаад бүх зүйлээрээ түүнийг блок хийсэн. Таарлцсан ч огт хараагүй юм шиг зөрдөг болсон. Гэрийн гадаа ирчихсэн хүлээж авал гэрээсээ хүн дуудаж агаад хамт ордог болсон. Бараг 3 сарын турш ингэж амьдэрсэн. Нэг удаа яах аргагүй хоёулахнаа халж нүүр тулах үед би маш шийдэмгий өөртөө итгэлтэйгээр хэрвээ чи дахиж миний биед хүрэх юм бол би чамайг цагдаад мэдэгдэнэ.
гинэ. Чамайг шоронд хийн. Чамайг дуусгана гэж хэлсэн. Аав маань хүчний байгууллагад ажилладаг болохоор аавдаа хэлнэ гэх мэтээр эргүүлээд өөрийг нь сүрдүүлсэн. Ингээд би 3 жил гарангийн зовлонгоосоо арай ч үсалсан. Гэхдээ тийм ч амар салаагүй. Сардаа 2-3 удаа манай гадаа ирчихсэн. Намайг манад л зогсож байдаг. Танихгүй дугаараас байнга залгадаг. Надад хайртай, хэрвээ ингээд зүхтаад байх юм бол амиа хорлолоо гэж надад хэлтгэл байсан. Харин би огт тоолгүй чиний үхнүү, байна уу надад хамаагүй гэж хэлээд хэрвээ надад хүрэх юм бол би чамаа цагдаад мэдэгднэ гэж сүрдүүлсээр байгаад 6-аас 7 сарын дараа нэг юм тэр хүн өөрөө замхраад алга болсон. Нөхрийнхөө дарамтнаас болж амиа хорлсон эмэгтэйн тухай дугаарыг чинь сонсоод хэрвээ би тэр үед салж чадаагүй бол бас тэр бүсгүй шиг байх байсан даа гэж бодоод нулимсаа барьж чадсангүй. Өнгөрсөн муу муухай амьдрал маань нүдний маань урдуур урсаад өнгөрлөө. Ер нь хүчирхийлэгч хүний хэлдэг үг бол чамд хайртай болохоор хартсан, хармалсан, алдахгүй гэж айсандаа зодсон. Чамайг байхгүй бол би амьд байж чадахгүй гэх мэтээр зөвхөн өөрийгөө зөвтгсөн тарих угаалт хийдэг юм байлээ. Одоо би дүү нартаа чамд хайртай хүн чамаа зодод цоххон байтугай муухай үг хэлэх ёсгүй гэж захидаг. Бас би өөрөө хөөхөн охинтой болсон. Хичнээн хайрлаж өсгсөн ч гэсэн ийм хүнтэй таарад наа чиг гэр бүлтэй ч хэлж чадахгүй, тусламж авч чадахгүй байх вэ гэж айдаг. Азар надад маш сайн хань таарсан. Бид гэрлээд 5 жил болж байгаач хаяа өнгөрсөн муухай дурсамж маань зүүдэнд орох гинэтгэн толгоонд бодогцоор л байгаа. Энэ бүхнийг мартах гээд сэтгэл зүйн эмчилгээ авч байгаач хараахан бүрэн даваагүй л байна. Сонсож байгаа хүмүүст хандаж хэлэхэд ийм харилцаанаас яаж ч байсан зүхтаарай. Юу ч амлсан бити үлдээрээ нэг нь шоронд нөгөө нь шороонд орж байж дуусах вэ гэж хэлмээр байна. Нэг ч гэсэн хүн хүчирхийлэлтэй харилцаанаасаа гараасаа гээд хуваалцлаа. За нэг ийм цагтал ирсэн байгаа. Тэгээд зөв шийдвэр гаргаад өөрийгөө хайрлсанд танд баяр хүргэе. Бас бидэнтэй хуваалцсанд маш их баярлаа. Хүчирхийлэл бол дотроо маш олон төрөл бий те. Бие махбодын, сэтгэл зүйн, санхүүгийн гих мэтчлэн маш олон төрөл байгаа. Хүчирхийлэлд өртсөн хохирогчийг зөвхөн одоо адилхан хохирогч л ойлгодог гэж байгаа байхгүй юу? За миний хувьд бол энэ дугаар дээр ямар нэгэн одоо дүгнэлт хиймээргүй байна. Гэхдээ миний мэдж байгаа, ойлгож байгаа ганц зүйл бол хохирогчоос бурууг хайх ёсгүй гэдгийг маш сайн мэдж байна. Хэрвээ та энэ дугаарыг сонсоод одоо хохирогчийг ойлгохгүй, салчиж болдгүй мүү, зодуулаад байгаад ахын гих мэт зүйл бичих гэж байгаа бол эсвэл толгоонд ч н орж ирсэн бол та үнэхээр азтай. Учир нь хохирогчийг ойлгохгүй байна гэдэг чинь та өөрөө хүчирхийлэлтэй харилцааны хохирогч болоогүй байна гэсэн үг байхгүй юу? Тиймээс энэ тал дээр мэдлэг мэдээлэлээ илүү нэмэгдүүлэх дээр анхаараарай гэж хэлье. Магадгүй хүчирхийлэлд байгаа гэдгээ мэдгүй эсвэл хамт байгаа хүнээ өөрийн мэдлгүй хүчирхийлсэн хүмүүс сонсч иж магадгүй эсвэл ийм төрлийн харилцаанд орчих вэ гэж айж байгаа хүмүүс байх юм бол би өөрийнхөө сонсож үзэх дуртай нэг Монгол ютуберуудын нэгийг санал болгох гэсэн. Агима бүргэд гээд байгаа. Сонсоод үзээрэй. Би бас доор коммент хэсэг дээр ямар хүмүүс хүчирхийллийн хохирогч болох магадлалтай байдаг вэ гэд маш гоё нэг видеог ин коммент хэсэг дээр үлдээлээ. Хохирогчийг буруутгахаас өмнө сонсоод үзээрэй. За ингээд 11-р сарын сүүлийн дугаараа энэ хүрээд дуусгая. Та бүхэн санал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Түр баяртай.